Сайн байцгаана. Сайн мэцэн даа энэ өдрийн мэндийг хүргэе. За бид хоёр нь ийм арт дотроод ирсэн. Тэгээ өнөөдөр гоё бэлтгийг юмудаа жоохон цуглуулад тэгээд яг өсч өгөх гэдэг болохоор Нэг догт чикен гэдэг байвлаж байна. Цагаал. хараа. Ийм газар байна. За тэгээд хоолоо идёо, өсч өглөө. Нэг юм бол догт така. Энэ бороо ба. Шүхрэ марц авчраг. Оосна шүхэр авч сураагүй зангаараа. Онлаа. Тэгээд бид хоёр шиг зүгүргөө явж байгаа хүн алгаа. За гитараад ирсэн. Юу авсан хэлсүүлээ. Энийг авсан. Энэ айгу зүгээр юм байлээ. Дотор нэг олон ширхтээ болохоор хичээл рүү аваад яваад идчихээ байгатай юм л. За тэгээд энийг ерөөс бүр авч идмээр сагдал идэг байсан юм дотроо юутай. Шоколадтай энэ манай ер нь бол баарнитэй төстэй юм байлээ. Гэтэ дотроо тэр доогтой л байгаа байхгүй юу? Мөөг авсан байна. Гой мөөгөө гой хоол иж өгнө гэсэн маамалаа хөө те. Энэ одоо өнөөдрийн бичлэгэнд орох юм байна. Ийм нэг юм шинкэг йогурт авъя гэсээр хагаад бомбол авсан. Би болохоор энэ бол яг тэнэг юм байна. Газар дээр нь Замс авсан. За. Ийм бас юм авсан. Дотроо юм гоё самартай. Энийг бас одоо авчихсан. бүр шиг юм шинкэ. Тий, ийм нөгөө йогурт гэж йогурт болвол жоохон тарах шиг өтгөн. Энэ шинкэн бүр юм шинкэн. Тэг самартай. Гэтэ өөр бас нэг юм байна. За ийм чиндүү аваад бас гоё хааж иж өгөх юм байна лээ. Гоё маа авсан байна. Энэ төмөс авсан байна. Төмөсгөө авсан. Cucumber байна. Cheese авсан байна. Avocado. За бид хоёр бол би л амьдралдаа нэг ч удаа avocado идэж үзээгүй. Амадаа авах гэсээр дийг авчиг. Авсан байна. Энийг нөгөө нэг идэж харуул. Яг юм хөөрхөн зогс дийлбэртэй. Энэ жоохон байна. Шоколад хогоо юм. Энэс том хогоо. За одоо бөмбөлөө ганцаараа бичлэг үргэлжлүүлж байна. Бомболын хөө дээр амарч байгаа. Ер нь жоохон ядраад байгаа байхгүй. За тэгээд би болохоор одоо амьдралдаа анх удаа баг паста хийж үзэх чинь. Тэгээд одоо яг энийг хийнэ. За ер нь нэг иймэрхүү паста хийх гээд байгаа. Тэгээд энэ бол махгүй байгаа. Тэгтээ яг махгүй байхаар бас жоохон сонирм мах гэж удаад тэг дахиад мах гихэн гэрчээд хуураад холчих гэж бодож байгаа. Тэгээ тийм бол манайх нэг ганцхан халин тогтоо учраас эхлээд махаа хуураад бэлдээ тавьчих юм байна гэж бодоод одоо махаа гэрчих гээд байж гинэ. Тэг махаа гэрчих. За одоо нөгөө юмнуудаа болж яхаар нь одоо салаатаа хийж бодож чинь. Тэгээд би одоо ийм салаат хийнэ. Одоо өрцөөгөө. Яа. Инги. Болж юм. Нара. Юу нэг яг юм болж юм. Нэмэр гэдэг юм ээ. Би ондох чагаад болчлаа. Жоохон ажил гараад яа. Нэр гоо ажиллаж явахгүй байна. Надад л ажил явахгүй. Зээгөө ингээд яачлаа, татчихлаа. За одоо энэ дээр нь болохоор нөгөө гол орц болох энэ sour cream гэдэг энэ одоо энэ sour cream гэж юм л да. Энэ болохоор ийм бас нэг бэд юм байлээ би анх удаа л нэг юм ицсэн заяа. Тэгээ энэ болохоор арай ийм өтгөн тэгээд ийм амтан мойс бодол гэн. Амтан ийм эсгэлэндөө sour ийм амттай гэсэн амт зэ. Ийм өтгөн тараг шиг амтгаж байна. Дотор нь уул нэг тийм чипс гэсэн баха. Тим ийм хэрэгтэйсэн юм байлээ даанч олоогүй. Фэш цол. Салаад маань юу дутуу гэхээр чипс гээд энийг юм. Тэгээд lemon хэрэгтэй байсан юм байна. Тэрийг нь бүр таг мартчихсан. Амслаа. Нөрэ. Бас вэ нөө? Кремээ ихтэрсэн маа. Крем гашилцсан дараг шиг амттай юм шүү дээ. Тэнийг ороогоо. Надаас нь бас юм шүү. Тэгээ яг ч крем нь бага ихтэй байна. Энийг хараа бүр юм 5 цагаан болсон. За гайгүй 10-аас 5. Одоо идэхгүй дахиж идэхгүй. Уурсан махаа ингээд тавьчлаа. Одоо ингээд гоймонгой тавьчлаа гэж. За гоймон маань ерөнхийдөө болж байна. Цаанаас нөгөө үрцэн бислэг авч чадаагүй байхгүй юу? Ийм холимог. Одоо энийгээ ерөнхийдөө гэрчиж төлөвлөгөөтэй байна. Боо. Бижиг юм болж юм. Тийм сүүш өнөрч. За амтлаа давсаар бясалгаа ингээ.
Моддагддаг уу да. За иймэрхүү сонинтой байна да. Байна. Энэ юу ч яриаггүй. 7 хоног ер нь битүү бороо шороо орох сураг байсан. Өстө би нэг шүдэн эмдэг ордог байхгүй шүдэн сангалуулах гээд тэгсэн гаднаас нэг ингээл хоёр ах орж ирж байна. Хоёр ах их хоёр. За ингээл орж ирээд нэг Монгол орчуулагчтай нь уулзж байгаа байхгүй. Тэр солонгос эмдэгчтэй тэгсэн чинь мань хоёр гар их чинь за мэдээ нэг одоо танаа наадмын урамшуул мөршүүл зарлсан байгаа юу гэж хамт. Шүдний эмдэгт таслаа. Солонгос дээр манай таслаа. Гоё штэ манай монголчууд бас. Монгол байгаа юм шиг л бас наадмын урамшуул асууж байгаа штэ бас. Аа сонсоод би бүр татаж унахчихсан. Уртамцтай таслаг байна. Терияки чикен юм уу? Вау. Вэ миний хараад чиний хараа. Өнгөгүй. Бач энэ дээр гэтцэн. За юу гэж дээ гартаа юм. Өнгө оруулах жоохон царай оруулах. Вау. Бэсгэн би завсаг зүс юм уу? Бэсгэн аяа хурцлаа байна. Бэсгэн сайн мэдгүй авчихсан юм шиг байна. Сарав. Гомгоо. Гомгоо. Би аас нэг 7.5 оноо. Энэ зургийг авчихсан. Ийм Гэхдээ ийм зам. Тэгээс хоолой амар талхан байна те. Юу зүгээр нэ гоё аим гоолш асуудал байхгүй. Сонсдог. Гоё сонсрээс юм. Сүүн тийжтэй гэсэн чинь бабалаа нөгөө өнөдөр авсан. Ингэж итгэхээр яг ямар байдгийг би ойлгохгүй. Ямар ч ялгаа байхгүй шиг санагдав. Тэ? Тэгвэл за ихний миний жоохон аппарат сангалуулсан байгаа. Шууд амар тондорт байгаа. Шүүтэй зургаа юм байна. Сүүтэй ч ямар ч ялгаа байхгүй. Одоо би нэг шүүтэй. Гоё юм байна шүү. Хаа. Сан гутаа. Гоё юм байна. Би зүүдэд нь 18 оноо. Йогуртд нь 6.5 оноо. Түлээ гоё юм. Түр дангаар нийтээс арай дээр гоё юм да. Одоо 18. Йогуртд. Сүүдэд нэг төсөөлөхгүй хийхгүй байна. За бид хоёр нь хааш явж ийн гэж? Визэнд орох гэдэг. Визээ солиулах гад иммиграшн явж ийн. Тэгээ одоо автобус хүлээж байна. 5 минутаар ирэх юм байна. Тэгээ таслаа. Визний бичиг баримт цуглуулна гэдэг бас шан юм аа хөө. Тэгээ бид хоёр гоё хямдхан заримны газар байсан болохоор зарим гэж байна. Визэнд орчлоо тэгээд нэг. За тэгээд эргээд уулзъя. Сайн байцгаана уу манайхаа. Ахаал нэг өдрөөр үргэлжлэж чинь энэ бичлэг ер нь бол их олон өдөр холилдсон бичлэг болох нэ. За тэгээд одоо би юу хийж байгаа гэхээр гоё чизкейк хийж идэх чинь бомболийн хүү алга сая гарсан. Тэгээд одоо шууд орцгой тэ өмнө би хийж үзчихсэн ер нь бол гоё ялж ийсэн юм. Амархан. Тэгээд энэ болохоор овен ашиглахгүйгээр зөвхөн хөрчинд хийгээд bijүүлээд идчихдэг чизкейк баггүй юу. За тэгээд хамгийн дөрөнд whipping cream. За whipping cream дээрээ cream cheese хэрэгтэй. Энэ жоохон давсархаг энэ чихэрлэг энэ хоёр нь холдно гэсэн үг. За тэгээд мэдээж сахар хэрэг болно. Хамаагүй бор сахар ч юм ийсэн болно. Хамаагүй байгаа сахар. За тэгээд бичин хэрэгтэй. Суурьнд нь тэгээд масл хэрэгтэй. Тэгээд би яг ийм гоё сав авсан байгаа ийм дайсугоос. Тэнийг ер нь бол дараас та одоо төвсний хүчмэл хийдэг ч юм уу нэг юм гоё те. Ер нь нэг юм шилэн цав байх зүгээр юм байлээ. 1.4 литртэй. Дайч бит хоёрт бол яг л ханга. Тэгээ энэ дотор хийгэж бодож байгаа. Бит хоёр гэхдээ нэг юм юу байсан. Белоны хэв байсан. Тэгээ тэр муу хоолоод хайц. Тэгээ одоо энэ дээр хийх чинь. За тэгээ хамгийн дөрөв нь хийх зүйл юу вэ гэхээр. Тэгээ ууд нэгээд үтсэн амар юм байна. Манайд юус их мас лагаагүй энэ лурпак гэсэн аахгүй юу? Ийм жаахал байна. Одоо илийг пэйжэнд хийцгээе. За сайхан халчлаа. Энэ тэг модын юм ичгэр айгу халт юм шүү пэйж. За би тэгээд нөгөө маслаа баг болчихох гэж чинь ханаач хүрсэнгүү. Тийм болохоор энийг ер нь заавал нийлүүлэх ёстой учраас сүү чи гэж бодлоо.
юм сүү байна. Сүү мөө хийж бол барьцлуулах усгүй ер нь масл хийх ёстой гэдэг юм байлээ. Бичлэг үзэж хахад бол ер нь бол одоо угаасаа маслах боломжгүй байгаа учраас яг амьдаа зохицуултий. Жохон ялцанхаа болдго юм ээ сүү хийчихээр. Тэгэхээр л масл хийх ёстой байхгүй юу? Ер нь бол гэтээ намайг дөрөж бити ингэ сүү хийгээрээ. Тэгээ солонгосоос масл аим үнэтэй гэхгүй юу? За тийч яах вэ? За тэгээ одоо энийгээ шууд bijүүлэх ёстой. Тэгээд би энэ шилэн савн дотроо нөгөө нэг юм цаас байдаг да. Тийм цаас дэрсчлээ. Одоо энийгээ сайхан тараагаад тавина. За нөгөө төөхөр чинь хийжлээ жоохон бижиг. За тэгээд одоо крем чиз маань байна. Энийгээс сайхан миксердод угноо гэж шүү дээ. Арай гайгүй шинхэн болчлаа. За одоо том савнд whipping cream. Ер нь бол миний хувьд багцаагаар бол заяо. Whipping cream нэг 70% та cream cheese нь 30% та ингэж орж ирэх юм бол арай нөгөө чихэрлэг болно гэсэн үг. Ер нь тэгэж өмнө өдөр бол хийсэн. За тэгээ энэ дээрээ сахараа хийн. Whipping cream дээрээ. За одоо шууд яг ер нь бол нэг иймэрхүү. Одоо ингээ авахад амар шингэн, нэг шингэн биш. Бас нэг амар өвтгөн биш. Ер нь иймэрхүү болчлаа заяа. За одоо энэ дээрээ сахараа хийсэн болохоор энэ бол нэлийн чихэрлэг. За одоо энэ дээрээ шууд нөгөө крем чизээ. За ингээд нийлчлээ. Энэ сайн гэрэл харагдахгүй шиг байна. Тэгээ ер нь бол крем чиз нарай шаар байна. Одоо энийгээ сайхан утгаат. Ер нь бол энэ чиз кейкийг битгой идэхээгүй хүнд өгч байгаа байхгүй юу? Төрсөдөр нь болоод за тэгээд одоо энэ маань энийгээ эндээсээ салгачих. Тэгээ нөгөө нэг сүү хийсэн болохоор ер нь жоохон ялцахаа болцсон байхгүй юу? Тийм болохоор хэрвээ энийгээ жоохон бичээ маань жоохон нэмгэн байсан бол үнтэйгээ наалдаад болохоор ч. Гэтэ ер нь заавал энэ хэрэгтэй байсан ч юм уу гоо ч юм уу мэдхгүй баг хэрэггүй байсан ч болох юм шиг байна. Би зүгээр л мэдхгүй. За ингээд энэ дээр болчлаа. Тэгээ миний нөгөө энэний цэнгэн дуусаад болдгүй. Бүр амар гоо өтөн болох хэрэгтэй байхгүй юу? Тэгээ power bank-аараа цэнгэлэнгээ яах гэсэн чи болохгүй энэ жоохон яалах шиг байна. Тэгээд хөрчөндөө жоохон bijүүлэх гэд хийчлээ. Нэг ахын өртөнд хийчих. Мартаас энэ өгөрцөө авсан гэд хэлсэн шүү дээ. Пикл авсан гэд. Тэгээ ер нь солонгосын пиклүүд нь нэмшилтэй пиклүүд нь амар чихэрлэг байдаг байхгүй юу? Сонин. Тэгээд энэ ямар ах бол гэж удаад авсан чи бас л чихэрлэг юм байлээ. Тэгэхээр энийг бол бит хоёр бол мэдэж чадахгүй. Одоо тэгээ хайр юм хаях юм уу хайшээ. Тэгээ ер нь солонгос пикл авах гэж байгаа бол чихэрлэг өгөрцөө угаасаа бид нар идэж өсөөгүй штэ. Монголчууд иддэггүй штэ. Тэгээ зүгээр Монголын нөгөө нэг махцардаг газар байдаг шиг тэд нар чи пикл зардаг юм би. Гэхдээ ягаад ч юм нэг чихэрлэг бишийг зараад олоод аваад зараад идэв Монголоос авчирдаг юм уу сайн мэдэхгүй байна. Тэднийг л идэрээ хэрэг пикл идмээр байгаа. За. Окей. Нөгөөдгөө жоохон цэнгэлж агаад болчлоо. За тэгэхээр одоо энийг ийшээ хийнэ гэсэн үг бай. За ер нь нэг хажуундаас нэг иймэрхүү харагдаж байна. Юм бол бүр арай илүү дээшээ байвал гоё хах бичэн бас жоох их байвал тэгээд энэ савьяга нөгөө дүүргээгүй бичээний хийцэн. Тэгсэн чинь нэг юм сонь дүүрээгүй л боллоо. Гэтэ амт нь гоё яхад бас ямар ахтай сайлжрийстэй тийм ээ. За тэгээ одоо эндээ ингээд ер нь бол бүтэн баг хонуулах хаа. Гэтэ ер нь бол 4-5 цаг болчиход бол болох бах. Гэтэ ер нь л миний зохиосон арга шиг гэхгүй. Хүмүүсийн бичлэг үзэж агаад тэгээд өөрийнхөө аргад нь оруулаад тэг гоё жоохон чихэрлэг өөрийнхөө амтанд тааруулаад хийсэн чиз кейк маань болж байгаа гэсэн үг. Тэгэхээр ямар нэг юм ингэж хийдгүүртэй биш ээ гэдэг ёо бичээрэй гэж хүсэж байна. За. Их гоё амттай байна. За нөгөө торт маань сайхан бийжээд юм болсон би. Одоо ингээ хахад юу нэл царим утаагаа штэ. Тэгээ энийг нь гой сайхан тэгшлээд хүнд өгч байгаа юм чинь. Тэгшлээд цэвэрхэн болгонгуудаа. Тэгээ тэр юуг нь момолоод өгье. Захыг нь тэгшилж байгаа учраас бичэн жоох арай бага. Cheers. Вау, гайхалтай болчихоо. Харуулт өгөх. Хараас арав. Аим гоё болчихоо. Тийм. Өмнө би хийжсэн амтыг санаж байна уу? Тэр арай гат байсан. Бичэн. Энэ арай гүдэл. Тийм үү? Би амсита. Бичэнтэй. За гоё амттай сон. Би 15 руу нөглөө. Таар чинь хэлээ.
Ийм смайлны. За, бид хоёр нь сая яваад ирлээ. Гадаа бүр аимшигтэй бүр нохоо гослон галуу байна гэж. Тэгээд бид хоёр чэд зураг аваасан. Нэг чэд зураг авахад 25,000 вон гэсэн баггүй юу? Угаасаа тэмэрхүүл байдгийг 25-тай. Тэгсэн чинь тэр нь ингээд нөгөө яад юм байна. Дээр нь ингээд нөгөө айрс марсын гөлилгөөд ингээд илүү тустай юм янзлаад тэгвэл ингээд үнтэй болчдаг. Тэгсэн чинь бид хоёр хэрвээ тэгж янзлан гэвэл бүр 1 цаг гараа 2 цаг болно гэж захгүй бид хоёр бүр яг шууд аваад явах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээ болохгүй ингээд надад яалтыг хэрэгтэй байна. Ингээд та яагаад удна гэдэг байгаа юм бэ? Та ингээ өөр захиалга байгаа болохоор тэгээд нүгч үгүйгүй ингээд янзлж байгаа бол тэгж юм. Тэгвэл янзлахааргүй авах юм уу гэхээр тгий гэсэн чинь шууд 20,000 вон буцааж өгөөд 50,000 голтос ахгүй нийлээ. Тэгээд нэг хүний нэг цэг зураг хөөе. 125,000 төгрөгөөр хийлгэж даралж яваад та. судлаарэ тий. 25,000 вон. Гүй тэр янзлаа зарах чинь 50,000 вон. Гэхдээ тий чи хоёулаа нийлээд штэ. Хоёулаа нийлээ тэгээ 130,000. Тэгээ юу гэсэн нэг 10,000 вон хиймсэн ашиггүй. Ер нь бол тэрийг янзлуулах ямар хэрэг байсан. Угаасаа л тий чи нэг иргэний үлгэмүүлэлтэл Визээ мэдүүлчихэд тэгээд ирлээ өнөөдөр одоо ингээд бүтээлээс ихтэй юу зөв. Яг яг дээр ийм арт байж таараа төлөвлөгөөний биш байдалтай ийм арт орчичээд. Бид хоёр нэг ийм арт ордог л ажилтаа болчих. Бас ингээд нэг өмнө ерс идгээс ахгүй нэг гэрлөө бас ингээд юмнаас жоо хоол болохоор ийм артлага одоо манай юу нэсгэд ихтэй гэсэн байна. тийм какаотой ийм дөрүүлж шоколад авсан байна. 8 гаалтай. Какаогийн жоо өндрийг авсан байна. Авсан юм танилцуулаад өндрийг бэлгээр дуусах шинжтэй байна. Эхлэлтэй л гэсэн авсан юм танилцуулаад эхэлж байгаа. Авсан юм танилцуулаад дуусгах нэ. Өмнө ийм арт ингээд дэлгүүр хэсэж хүсэж хулуулдаггүй бангаар захичдаг байсан болохоор. Тэгэхээр бас ингээд хүс хулуулахад явхаар бас амар кайф мэдэх юм аа. За дараагийн гомь аваа. Энэ гомь авдаг ажилтаа боллоо. Хаяа идэл зүгээр юм лээ. Бэж байг идэх шүү. Хаяа гэж ер нь банк идээд байгаа шүү сүлээ. Попкорн энэ 1280 вон гэжсэн. Ийм том. Ям том мангар. Пикл авсан байна. Энэ жоохон амттай л байгаа гэдэг солонгосынх юм сонь чихэрлэг. Тэгээ 2980 вон гэсэн санийх. За ийм йогурт авсан байна. Өмнө авсан. Энэ чинь 3900 вон. За ийм cookie авсан. Энэ 2780 мэлтэй л байгаа. Гоё юм шүү байлээ. Гоё юм байлээ бортой. За ийм йогурт авсан байна. Энд чинь 6,000 вон гэсэн баха. Өтгөн байх гэж найдаад тэгээд ийм гоож үсгээд авсан. За энэ гахаанах авсан ийм зөсцөн талхан дээр тавьж идийгээд тэ. Хам хүмүүстэй. Чод ахна байна. За энэ нөгөө нэг ийм чипсний мэдхгүй төрөл нэсэн. Тэр ивж ийгээд за. Мэдгүй 1500. За нэг иймэрхүү байна да. Өнөөдөр нэг иймэрхүү юмуд авлаа. За. Тэгээ маш том ажлаа амжууллаа. Визээ мэдүүллээ. Тэгээ 3 хамгийн ихтэй 3-7 хоног болно. Тэгээ 7 хоногийн дотор гарчлахгүй лээ. 7 хоногийн дотор гарч байгаа тохиол байна гэсэн. Хурдан. За тэр жоох. За тэгэл ингээл бит хоёрын одоо ингээл амьдрал рүүлээд байж таа. За дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Саяхаа бичлэгээр юу хөө? Намайг таараа уулзаа. Тэгээ өнгөнгөө юм. Танд бичээрэй гэх үү? Тийм идвэр над идэх гоё. Энэ барсан аюу ядаргаад дандаа юм идээгээд байдаг. Юм иддэг бичлэг хий, юм идээл гэдэг аюу ядаргаад. Идээгүй юм иддэг бичлэг хийгээ уралцлаа шүү дээ. Идээл тав одоо улсад шүү дээ. Ер нь бол тийм байдаг шүү. Юм идэхээс өөрөө мэддэг юм уу? Тэгээ ганц 2 комент байдгийг. Тэр хүмүүс хэлэхэд барсаатар л дээ. За дараагийн дараа нь гой сонирхлын бичлэг хийн гэж найдаж чинь танаас чинь хийлгүүлмээр байгаа бичлэгийн санаа байвал доор комент хэсэгт гой бичээрэй. За баярлалаа. Одоо өөшөрөж та.